Монгол улсыг ер нь гангийн үйлдвэртэй болохгүй байх асуудал байгаа юм чинь. Одоо жишээ нь бүр ичмэр жишээнүүд байна л да. Одоо жишээ нь Солонгос гэдэг улс ямар ядуу улс вэ? За арай ээж нэг Японы дарлаас салаад төмөр өдрөө байхгүй, нүүрс байхгүй. Юу ч байхгүй. Стад бараг завьяар шахуу нүүрс мөсөө зөөж авчиж байгаа юм бол гэсэн. Тэгээ өнөөдөр дэлхийд 1 номерын усан онгоц үйлдвэрлэгч улс болтлоо гэсэн. Тэгээд бүгд мэдчихсэн Samsung. Эдгээр бол яг их оронж үндэсний одоо хөрөнгөтнүүдийг бий болгож чадсан байхгүй. А манай одоо Монголын үндэсний хөрөнгөтнүүд гэдэг байгаа нөхдүүд юу гэхэлэр зэрэг. Газрын хэвлэлд байгаа байлгийг хятадуудаа нэлээд оршин зөвгөл мөнгө тооцдог. Ичмэр шин. Тэгээд Монгол улстай юу ч хийдэггүй. Ямар ч юм хийхгүй. Энэ хятадууд агарын бохирдолтой байсан уу? Байсан. Тэгээд 2013 оноос хойш агарын бохирдлогоо тэмцэх урт хугацааны бодлого зарлаад 23 он гэхэд одоо өөрсдөө диалог ирд гэдэг мэдээллийн сайт дээр тэр хүнийг хортой болгоод хордуулаад хор тавдартай болгоод идэг нарийн ширхэгт PM 2.5 гээд тоосонцроо бүх хятад даяар 92% байхгүй болголоо гэдгийг зарласан байна. Тэгээ энийг шийдэл гэдэг байхгүй. Тэгээ одоо жишээ нь энэний нэг жишээ нь хятадын Хэбэ мужийн нэгэн тосгонд яг Улаанбаатарчууд чиг нүүрс төлдөг байсан юм тосгоо. Энэ дээр нарны эрчим хүчээр дулаан гаргадаг одоо сэргээгдэх эрчим хүчийг ашиглаад одоо ийм сайхан болгосон байна. Энийг албан ёсны шийдэл гэж хэлдэг байхгүй юу? Одоо юу гэж тайлбарлахаар юм бэ чамд? А тэрнээс 100 соёлоод утаа байхгүй болохгүй юм Баатар. Хамгийн жаргалтай амьдрал бол хөрөнгө мөнгөтэй баян явах биш, эрх сүртэй мундаг явах биш. Харин хайртай бүхэнтэйгэн баяр хөөртэй эв найртай байж учирсан бүхнийг хайрлан тусалсан бүхэндээ талархаж учир бүхнийг сайнаар бодож санаа сайхан сэтгэл ариун явах юм. Ийм хүн хамгийн их жаргалтай байдаг юм аа. Хатанбаатар гэдэг эмч нийтдээ нийслэлийн 8 объект төлөө үнгүй эзэмшиж байгаа. Энэ шудраг ёсов. Тэр элэг судлалын төвгээд Сонгон найрхан дүүрэг дээр байдаг Сонгон найрхан дүүргийн 15 дугаар орооны нутаг дээр байдаг тэр эмнэлгийг тэр яаралтай чөлөөлөх ажлыг нийслэлийн прокурорын газарт өнөөдөр бичгүүдэд өг оюумаа. Миний бичиг шүү. Төрийн одоо тэр өмч хөрөнгийг хамгаалдаг нэгж нийслэлийн прокурорын газар дээр байгаа. Тэднийг ажлын хэсэг гаргая гэсэн. Хамгийн түрүүнд тэрийг чөлөөлөөд Сонгон найрхан дүүрэгт тэр 1-р орол хавьд хүүхдийн эмнэлэг болгож шинээр засаж тогтцоолох ажлыг хийх хэрэгтэй. Одоо энэ Шуудан гэдэг компанид бид нар найр тавихгүй. Шуудан гэдэг компани өөрөө гадаадын хөрөнгө оруулалтад аж ахуй нэгж болсон. Бүх өмчүүд нь нийслэлийн өмчтөр байгаа. Тэгээд дэлхий дээр байхгүй түрээсээр энэ нийслэлийн өмчийг ашигладаг. Өнгөрсөн жил 27 их найд байсан төс маань энэ жил 33 болсон. Бизнес эрхлэгчдийн маань хамгийн их хүсэж байгаа зүйл ханшийн доктортой байдал байгаа байхгүй. Тэр үүнийг хангахын тулд төсвийн зардлын огцон өсөлтүүдийг хязгаарлуул яасан. Төсвийн зардлын огцон өсөлтүүд чинь бүгдээрээ гадагшаа валют болж гараад байгаа байхгүй. Гүр байсан ч валют болж байгаа. Машин худалдаж авсан ч валют болж байгаа. Тэгэхээр энэ төсвийн зардлын огцон өсөлтөд эргэжил бодлого гаргаж дахиж энэ 20% өсөх юм дээр бодолцвол яасан юм бэ? Одоо залуучуудаа зориулаад хэлж байгаа юм шүү. Тэгэхээр хэрвээ эрдэмтдээ итгэхгүй байгаа болвол химийн багш нараас асуух хэрэгтэй. Физикийн багш нараас асуух хэрэгтэй. Тэгээ энээсээ цаашлаад ингээд бол явах хэрэгтэй маа. Яагаад өнөөдөр манай гэр бүлийн яам орон сууц яриад байгаа гэдэг асуудал. Тэгэхээр өнөөдөр энэ залуу гэр бүлүүдийн дунд байгаа одоо салалтын хамгийн гол асуудал бол ерөөсөө орон сууцны асуудал байгаа байхгүй. Тийм учраас бид нар цаашдаа иргэдтэй орлогод нийцсэн орон сууцны бодлогыг Монголын төр явуулах хэрэгтэй. Тэр зэмээ өнөөдөр одоо юу гэдэг нь 40 хүртэлх насны нэгээс дээш хүүхэдтэй яг огт ордон одоо орон сууц авч байгаагүй энэ иргэдэд зориулсан бид нар одоо ипотекийн хөтөлбөр гаргах гэдэг одоо судлаад байгаа даа шүү дээ. Тэгэхээр ипотекийн 6% хөтөлбөрийг заавалчгүй тийм бүх хүнд авдаг юм хөтөлбөр биш. Яг 6% болвол ерөөсөө урд өмнө орон сууц авч байгаагүй тийм ээ нэгээс дээш хүүхэдтэй гэдэг юм уу тийм. Гэхдээ энэ би нөхцөл бас эцлэг байгаа шүү тийм. Өнөөдөр зарлцж байгаа шүү тийм. Тэгээд нэг 40 хүртэлх насны ч гэдэг юм уу ингээд 1-2 хүүхэдтэй одоо тэр юунууд гэр бүлүүд энэ 6% нь явдаг. А бусад тэр одоо очир зогсоод байгаа юунууд нь бол шаталтай үүтэйгээр одоо зах зээлийнхаа зарчмаар явдаг. Ийм зарчмаар явахгүй бол хүн бүхэн 6% зээл өгнө байхгүй. Төрийн ордонд үндсэн хуулийн хилцүүлэг хийж байгаа ч өөрөө буруу. Яагаад гэвэл 2016 оноос хойш Монгол ардын нам ирэх барьснаас хойш төрийн ордоос хамгийн хүний эрх эрхчлөөтэй холбоотой зөрчилсөн шийдвэр гаргадаг
Одоо ч гэсэн хүмүүсийн үг хэлэх хэрэгчлөөд хязгаарт хийсээр энэ саналыг өмнө цахимаар аваад нэгтгэхгүй яасан. Бидний одоо хилцэж байгаа асуудал дээр хэн протокол хөтлөж байгаа вэ? Бидний хэлж байгаа асуудлыг лайваар хүргэж байгаа юу? Бид нар энэ талаар мэдээлэлгүй энд сууж хилцэх асуудлынх нь хөтөлбөр нь өглөө 8 цагт батлагддаг ийм дүр төдий хилцүүлгийг хийхгүй. Одоо жоохон учир начиртай баймаар Монгол Ардын нам. Түрүүнээс хойш энэ Монгол Ардын намын дарга засгийн газрын тэргүүний илтгэлийг сонслоо. Хилцэх асуудлаа би бол тодорхой томьёолж чадаагүй гэж бодож байна. Би өөрөө яг энэ зингэлт хүрээлэнд улсын баяр наадмын бүх тайлбарладаг хүн. Тэгээ анхны тэр 15 оны зүлэг тавиал эхний 11-ний өдөр дуусаад хоолой ерөөсөө бүр таг болцсон. Сөөц юм уу дуу гарахаа байсан байхгүй. Ус уугаад идэх хөлс гардаг. Тэгээ энэ зовлон бол барилж байгаа бөөхөн засж байгаа засуул бүх хүн яг тулгарсан байхгүй. Асар муухай үнэртэй амьсгал боогддог. За тэр зүйлээс болоод илүү нөгөө бөхчүүч нь яг 100% өөрийгөө одоо хүчээр гаргаж чадахгүй шүрмөс татдаг маш олон сөрөг нөлөө үзүүлэлтүүд гарсан л. Миний зүгээс бол зүгээр ховийн санал бол болдог бол тэр байгалийн одоо зүлгэн дээрээ л барилдвал энэ яг Монгол бүхэн өмсгөлч өөр онцлог байгаа хгүй. Монгол гутал те. Тэгээ хичнээн ийм зүлэг байгаад энэ дээр халтирдаг болоод бодвол хөл өмбөгийн зүлгэн дээр тэр шипи өмс тоглодог байлгүй дээ гэж ойлгож байгаа. Ямар ч мэдээлэл өгөө барьсан эрчим хүчний яам. Зүгээр жишээгээд хэлэхэд цахилгаан түгээхээс та бүхэн одоо ямар төлөвлөгөөтэй ажиллаж байгаа түгээх салбарын либералчлалтай холбоотой мэдээллүүдээ өгөөч гэхэд хуулийн хугацаанд албан бичгээр хандж явах хариугаа өгөөгүй. Албан бус байдлаар яамны сайд, чойжил сүрэн сайдын зөвшөөрөлтөөр өгнө гэдгсэн. Энэ юу гэсэн үг юм? Чойжил сүрэн сайд тэгвэл яаж ажиллах гэдэг юм? Бид нар эрчим хүчний реформ гэд маш хүчтэйгээр 3 нам хамтраад явж байхад өнөөдөр эрчим хүчний яам дээр байгаа хүмүүс нь ажиллаж чадахгүй байгаа юм. Энэ зах зээлийн загварчлал, үнийн бодлого, шинэ өрсөлдөөн, шинэ төслүүдийг тусгай зөвшөөрлөөр нь боогод байгаа шүү дээ. Маш олон хөрөнгө оруулагч нар орж ирээд орох гээд эрчим хүчний яам боогод байгаа шүү дээ. Энэ бодиттой байхгүй юу? Би энийг эрчим хүчний сайд чойжил сүрэнгээс асуумаар байна. Өнөөдөр хуралдаа ирэг. Холдоор цуучаад хинтэйш уулзахгүй ингээ балаа юм бариад нэг шөөжилсэн нэг эдийн засаг масгийн нэг гачин тоотой гачин хэллэг үгтэй хинч ойлгохгүй юм яриад идэг. Ямар сони юм ярьдгийг. Манай таринч өгч байгаа шүү. Эдгээр үгүй шүү. Манай таринч үгүй шүү. Юураа Азийн орон зовлон. Хогч шүү чи. Хэдэн сая хүнтэй билээ. Чи болцоо. Монгол улс хэдэн сая хүнтэй. Та одоо энэ би улс хоорондын хилцээний асуудал ярьж байна. Нэг салбар, нэг компани асуудлыг ярьж болно. Эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга гэдэг энэ том статус дээр суучаад байрлал давуу эзэсчээд биднээс үг сонсохгүй яагаад ингэж яваад байгаа? Яаж байгаа? Өнөөдрийн уулзалтыг та нарын үгийг сонсоод зөвлөлтийг би тэгээд чи худлаа яриад шүү дээ. Худлаа яриад их юм биш үү? Ядаж. Та одоо баримт дээр дэлгэсэн дээр харна за. Дэлгэсэн дээр та харнаа баримт дээр. Би гэрээсээ худлаа яриаггүй. Чи худлаа ярьж байна. Хуулийн төслийг улсын их хурлд оруулж ирсэн нь сайн хэрэг. Гэвч нөгөө талдаа компани засаглалыг ил тод байлгах, бүтээмжийг сайжруулах гэсэн энэ хуулийнхаа төслийн бодлогын эсрэг ажлуудыг одоо ч Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа нь тодорхой байна. Тухайлбал сүүлийн үед төрийн өмчийн компаниудад парламент суудалтай улс төрийн намуудад бялаа хүртээх байдлаар амыг нь үдэх, суудгаа хэлэхэд авилгадах байдлаар хуульд байхгүй бүтээмжийн менежер гэх орлого захирлын статустай ийм албан тушаалтыг бий болгож олноор нь томилж Хотгонбаатар ерөөсөн мөнгө төгрөг хөрөнгө гаргаагүй шүү дээ. Би өөр энэ чинь маш их хөрөнгөөр боссон байна. Та яг хэдийг зарчсан юм? Энэ чинь би энэ зүгээр яг нэг яс тооцсон байхгүй. Ер нь 400-500 сая төгрөг зарчуулсан. Чи тэгээд нэг 6хан хүн байсан байхгүй юу? Би Хотгонбаатар тэгээд нэг өөр нэг 4 нэг. Тэгээд 6 хүн чинь 6-ын цалинжуулж байгаа юм чи тэгээд ажиллая. Тэгээ Хотгонбаатар аваад явсан би тэгээд араас нь özөлтөөр тэр хүүхдтэй ч тэгтэлтэй шээ. Тэгэл одоо өөрөө мэддэг гээл явсан тэгээд нэг сайн яахгүй л байна л да. Өдөр чи тэгээд тэр чигээр л алга болсон шүү дээ. Ерөөс гинтгэл алга болсон. Гинтгэл над дээр ирсэн нэг би ер нь одоо
таныг дайцал улс төржүүлж тань шиг шудраг хүн алах гэж ирсэн юм л дээ. Манайга хөөргөд. Тэгвэл би зөвхөн ядарсан өдөөний хүүхэд яах вэ гэж бодол өрөвдөл. Тэг энерги хандсан байхгүй. За цагаан алт хөтөлбөр бол сайхан санаачлага ерөнхийлөгч бас нэг үндэсний аж үйлдвэрээ өдөн татах зөв юм байна гэж санал гаргаж санаачлага гаргасан дэмжиж байгаа. Бас ерөнхийлөгчдөө мянган насыг ерөөё ийм сайхан санал гаргасан энэ үе ерөнхийлөгч нар хизээч юм ярьж байгаагүй. За энийг харин доор нь одоо ажил болох тухай бид ярьж байгаа байлгүй дээ бодвол. За тэгтэл энэ жил ноолуурын салбарт 300 хэдсэн 362 тэрбум төгрөг тавьсан байна. Тэр нь бол 100 сая доллар. Тэгээд 100 сая доллароос 260-ын түүхийд 132-ын тоног хөрөмж гэж байгаа. Бид нар бие бинийгээ хурууд яах. Монгол улс 10,000 тонн ноолур бэлтэж байгаа. Энэ бол хэрвээ 160,000-аар удах юм бол 1.6 их найт төгрөг байхгүй юу? За энэ жил самсан ноолур гарган түүхэн ноолур гарахгүй гэсэн. Тэгтэл бид нар ноолураа санхүүжүүлэхгүй ноолурыг ч үнэн хэн хариуцлагын үүрхийн нэг малчдахаа өмнө сайд уу? Тийм л болно доо. Ураны хог хаягдлаа Монгол улсын газар нутаг дээр булшна гэж байгаа чинь үнэн үү? Энэ хог хаягдлын асуудал дээр болохоор ингээд хүмүүс андараад байгаа байхгүй юу? Юу андараад байгаа вэ гэхээр энэ юм байна. Нөгөө одоо манайх ч юм бол ингээд газрын дор байгаа одоо байглаасаа ийм байгаа ураны эсэл гэдэг ийм юмыг л дээш нь татж гаргаж ирж штэ тийм ээ ингээд гаргаж ирээд тэгээ ураны эслэр нь чинь. Тэгэхээр одоо хэрвээ тэнд тийм хоёр толгойтой ишиг хураг гарах тийм хэмжээний цацар гэдэгтэй хөдөр тэр газрын дор байсан бол одоо энэ Торногов Улаанбаатар суманд янз янзын гажигтай хүүхдүүд төрөөл янз янзын гажигтай хүмүүс зөндөө байх хэвээр тэр мал зал нь бүгд тийм байх хэвээр штэ. Тэр хүн битээ хулигдчихээ л дээ. Би одоо хулгайч дээрэмч дандаа хэлдэг. Хулгайч та нар битээ хулгай хийж битээ дээрэм хийж. Манай засагч гэсэн энэ Оюун Эрдэнэ байна уу, Алтай уяг байна уу, Баттулуу байна уу худлаа хэлж болохгүй л байхгүй. Хоёрхан хөрштэй 3 дахь хөршийн тухай ярьдаг. Тэгээ хоёр хөршийнхаа нэгэнтэй хоёр ерөнхийлөгч хариуцсан зурцсан дараа холигдчихлаа байгаа байхгүй. Тэгэхээр чи салавч гаргадаг юм байгаа үстэй. Ийм тэнэг гүнж ойлгохоор юм ярьдаг шүү дээ. Ерөнхий сайд энэ Оюун Эрдэнэ сайтын нэг юм дээр санал нийлдэг. Юу ихтэй зэрэг энэ хэл хавд авилга ерөөсөн манай юм болохгүй хэл хавд авилга л байгаа шүү дээ. Тэгээд одоо та тэмцээлсэн чинь манай хэл хавд авилгаар бүр овоолоо явчихлаа шүү дээ. Сайжраад ихсээд ингэж болд юм. Тэгэхээр наа чинь бол би хэлээд байгаа шүү дээ. Энэ хүнд нэг зовлон байх шиг байна. Ер нь та нэг мундаг үг хэлсэн тэрнээ л хэрэгжүүлж. Хэл хавд авилгалтай тэмцэрэгд бол би намынхантайгаа тэмцэрэг гэсэн юм а гэж. Олон том өдөрдөгч нар гэж хэлсэн та тэгж хэлсэн. Та тэгээд эндээс зүрхшээгээл яах шиг. Ажиглагдaltaгүй яах вэ? Ер нь бол энэ тархины өхөлтэй донор одоо өнөөдрийн хөтөлбөрийг хүртэл гарахгүй байна гэдэг маань угаасаа энэ чиглэлээр явах мэрэгжилтнүүд маань зүрхэн нэг талаасаа үхээд хоёрдугаарт нь манай эсэд эргэтэн шилжүүлэн суулгах албаныхан хөрх юм тархины өхөлтэй донор олох гээд явсан. Тэгсэн чинь урдаас нь та нар ахаад одоо хүнийг одоо эд эрхтний хулгай хийж авах гэж байна уу гэдэг асуудлыг ар гэр тавьж байгаа. Ер нь бол нийгмийн сүлжээгээр ийм эмзэг асуудлыг ингэж өндөр хэмжээнд сэвж тавина гэдэг бол цаана хүний аим хохирч байгаа гэдгийг л их ойлгох хэрэгтэй. Иргэдийн төлсөн татварын төгрөг бүр үр дүндээ зарцуулагдах ёстой. Гэтэл засгийн газрын 5 жилийн чиглэлийн хүрээнд өнгөрсөн 4 жилийн хугацаанд 21.7 их найт төгрөгийн зарцуулсан боловч нийгэм эдийн засгт үзүүлсэн нөлөө тодорхойлогдохгүй. Аудитын тайлан дээр байна л да. Үүний шалтгаан нь бол үр дүнгээ хэмжих KPI буюу шалгуур үзүүлэлт нь буруу, хэмжих боломжгүй, оновчгүй, зорилготойгоо нийцэхгүй байгаад байгаа. Намрын чуулганаар энийг маш олоудаа хэлсэн. Гэтэл тайлангууд яг байдгаараа л ороод ирж байна. Зөвхөн арга хэмжээний хэрэгжилтийгээ таарахчаад бодлогын хэрэгжилт нь 60-70%тай. Зарим нь бүр 100% биелэлтэй гэж буруу тайлагнаад байна л да. Хэмжиж чадахгүй бол удирдах чадахгүй. Алсын хараа 20-50,
Тэрний 3 дугаар хавсралт 73 KPI-тай. 5 жилийн чиглэл 95, 4 жилийн хөтөлбөр 152, жилийн төлөвлөгөө 205, төсвийн 1-р хавсралт эннээс ч олон шалгуур үзүүлэлттэй. Энэ шалгуур үзүүлэлтүүд хоорондоо нийцэхгүй алдаатай байгаад байна. Энэ бол маш том ноцтой тогтолцооны асуудал. Энгийнээр хэлэх юм бол бид нэр шугам барьчаад жингээ хэмжих гээд яваад байгаа байхгүй юу? Бид нар одоо байгаа 1-2 хүний улс төр хийсэн арчаагүй байдлаас болж ухарч болохгүй. Тэм учраас эрчим хүчний үнийг чөлөөлөх бол зөв байсан. Энийг хамтарснараа хийж чадсан. Энийг бүсчилсэн томсгосон тойргоос за бас пропозал тогтолцоогоор орж ирсэн гишүүдл ярьж чадчих. За мэдээж дулаан дээр ч гэсэн энэ асуудлыг шийдэх ёстой. Гэхдээ харамсалтай нь одоо инфляц тулчж байгаа учраас энийг хойшлуулахаас сонголтгүй болсон. Харин энэ асуудал яг үйлдвэрлэлийн өртөг тоон утгаараа ямар байгаа юм энэ бүх зүйлүүдэд та бүхэн илүү л сайн таниулах ёстой. Олон нийтийн хувьд би үнийг эсэргүүцэд байгаа гэж бодохгүй. Нөхцөл байдлыг ойлгож байгаа. Харин тайлбар дутаж байгаа. Улс төрчлөлт нь бодтой тайлбараасаа дутчихж байна. Энэ цаг үед таалагдах гэсэн арчаагүй улс төрчлөлт нь бодтой байдлыг ярьж байгаас илүү байж магадгүй. Физик биш фэнкшүүд итгэдэг гамбаа гишүүнээ та нэг физик химийнхаа 10 жилийнхаа багшаасаа нэг давлаад үзээч. Шинжлэх ухаанд итгэдэгөө цэнхэр үс цэрэг ихчээ. Одоо хим гэж байдгүй байсан бол таны үс ч ихсэн цэнхэр өнгөтэй болохгүй байх байсан байлгүй дээ. За доктор Баярхүү ах та харин ямар сэдвээр доктор хамгаалсан бэ гэдгээ бидэнд нэг хэлээд өгөөч гэж одоо хүсэж байна. За тэгээд залуу хүний хувьд одоо үнэхээр их бас ичж байна. За ураанаас болоод одоо 8 хөлтэй ишиг төрлөө энтер гэдэг энэ ордны гадаа авчирж ишиг энтер үзүүлээд байсан. Энэний чи одоо олборлож ихлээгүй байгаа уран үйлдвэрээ бариагүй байгаа үйлдвэрээс хаанаас нь тийм одоо хор гаргаж ирээд 8 хөлтэй ишиг гаргаж ирээд байгаа юм бэ? Өөртөө ер нь өөрөөсөө л гэж бодчих. Хувцталтын дээр жоохон баг зэрэг анхаарсан гэх юм уу. Нэг үед чинь бас нэг жоохон нэр хүнд нас их унаад байгаа шүү. Автобусны жолооч гэхээр бараг дандаа муу хүмүүсээр ч одоо юм уу төсөөлдөг болсон. Тэр хандлагыг л одоо нэг өөрчлөлтөд юм хичээж явж байна. Тэгээд өөрчлөлтийг өөрөөсөө ихлүүлээл 3 бит. Автобусны жолооч гэхээр одоо заавал тустай хувцастай ч юм уу тийм байх. Одоо бид нар ч одоо ямар ч одоо нэг хэр баргийн одоо үйлчлэгийн байгууллагад орсон нэг одоо банкнд орсон ч гэсэн нэг гоё дүр хувцас одоо тэр нэг алтны хувцастайгаа үж чадсан нэг сэтгэл гоё гэж байна. Автобусаа яагаад зүг тэгэж явж бодсон юм. Энэ одоо миний автобус орж ирж байгаа нэг сэтгэл хангалуун зарчтэй шүү. Тэгээд зарим нь болохоор буухаараа баярлаа гоё үйлчлэгээд хийдэг юм. Ер нь тэр баярлаа гэдэг үг сонсож хамгийн гоё шүү. Би чинь өөрөө яг үнийг хэлэхэд Улаанбаатарын гандан төссөн ёстой жинхэнэ хүнд гар байлаа шүү дээ. Ястаа зүгээр ястаа архичин тэгэл ер нь амьдрал бол нураад унтсан өглөө болгон гэрээсээ гарна ороо сохтоо болчихно. Нэг өдөр наран туулдаар нэг ундаа зарж байгаа хүнийг харж ирсэн. Ер нь нэг ундаа зараад үзье гээл тэр хүнээсээ нэг тэрэг гуйж аваад нэг 50,000 төгрөгөөр ундаа аваад тэгэл захтаар эхлээл зарж ихсэн. Зараад яваад байсан. Зараад сэлгэж зарсараа итэл нөгөө яжгаад ороо буулсан чи өө 60 хэдэн мянган төгрөгтэй бас 10 жилийн өмнө шүү дээ. Тэгээд бас хөөрхөн хэдэн ундаатай бууж яаж. Тэгэнгүүт нь урам ороод нэг өдөр арх уухгүй болдгол юм байна шүү дээ. Тэгвэл 2 өдөр уухгүй байл та гэж өөртөө зориг тавьсан л та. Тэр өдөр би өөрийгөө ялсан та. Тэр ялтнаас хойш би өөрийгөө байнга ялж ирсэн. Өмнө дандаа ялагдаж явсан. Тэгээд маргааш нь мөн л ажилтаа гал гараад тэгээд өдөр ундаа зарж явсараа гал тэгээд тэр жилдээ энэ жижиг бизнес рүү улсуудыг харж гал ингэж ороод тэгээд одоо би сайхан манай Нарантуул бол өстой түмэн олныг тийжээж байгаа буян дэлгэрсэн газар би тэгээд Нарантуул баш хитэж амьд. Зарим сайтууд жоохон худлаа ташаа мэдээлэл өгч илээ. Бид нар туулын хурдны замыг эхлүүлчихэд худалдааны төв Нарантуул даа хүрээ хар хорим зэрэг бас зэрэг томоохон худалдааны төвийн одоо удирдлагуудтай эздүүдтэй хилцээр эхлэх гэж байгаа. За одоо бидний урьдчилан төлөвлөж байгаагаар Баянзүрх хуучин Баянзүрхийн товчооны тэр орчинд Нарантуул болон даа хүрээ хосолсон байдлаар одоо төлөвлөлт хийя гэсэн ийм эхний одоо ажлын даалгавар боловсруулах ажил явагдаж байна. Баруун талдаа одоогийн байгаа автохудалдааны төв түүний эзэмшээг талбай дээр мөн
нарантуул даа хүрээ хосолсон байдлаар явъя. Ингээд Улаанбаатар хот руу орж ирлгүй хурдны замынхаа нэг одоо гарцсан дээр худалдааны төв нь байдаг. Заавал хот руу орох шаардлагагүй тэндээсээ худалдаа харилж байгаа гэгээд буцаад гарч явдаг байдлаар төлөвлөө гэсэн ийм төлөвлөгөөтэй явж байгаа. За энэ яг зүгээр та бүхэн мэдж байгаа. Энэ дээр бол одоо ямар нэгэн юу бол байхгүй. Зодон бол байхгүй. Зодон зодтолдох гэдэг чинь бол хоёр талаас байдаг шүү дээ. Тэгэхээр тийм огт байхгүй. Энийг бол Та цохиулсан юм байна тий? хариуцлагатайгаар хэлье. Зүгээр энэ дээр бол ямар нэгэн тийм манай нам дотор тийм зөрчил маргаан юм байхгүй. Тий. Та цохиулсан байж та энэ талаараа. Таныг одоо юунаас болоод ингэж цогцсон юм бол одоо жишээлбэл бид халтсан ийм үйлдэл шүү дээ тий? Гээ зөрчил маргаан байхгүй. Ямар ч юу байхгүй. Мэдээж одоо хуралдахад маргалдах тохиолдол гарна. Тий. Гэхдээ энэ зодооны аргаар шийдэг юм байхгүй шүү дээ. Манай нэвлийнхэн шал худлаа ярьж байгаа. Таны хамгаалсан засгийн газраас гэж шаардлага тавьсан гэдэг мэдээлэл байна. Тийм шаардлага огт тавигдаагүй. Энд чинь нэг хамтарсан засгийн газраас тий